Сайн бацгаана уу? Хэрхэн байгаль ээлтэй байх вэ? Бидний хайсан хог хаягдал газрын хөрсөнд хэр удаан хугацаанд задардгийг жишээгээр харуулъя. Жимсний хог 3-5 хоног, тамхины иш 12 жил, цаас 6-7 хоног, шил 1-2 сая жил. Энэ үнэхээр урт хугацаа шүү найзуудаа. Хуванцар сав 450-аас 500 жил. Гэлгарууд 20 жил. Энэ нь бүрэн гүйцэд хөрсөнд задардгүй юм байна шүү. Хогоо англин зориулын савнд хийгээрээ байгаад хогоо ил задгаа хаяхаас татгалзаарай. Байгаль ээлтэй байхын тулд гэлгар утнаас татгалзаад биедээ даван ут авч яваарай. Ажил сургуультай алхаж яваарай. Яаралтай үед нийтийн тээврээр үйлчлүүлж байгаарай. Өдрийн хоолоо гэртээ бэлдэж гарч байгаарай. Хүргэлтийн хоолноос татгалзаарай. Ашиглаагүй төхөөрөмжүүдээ салгаж хэвшээрэй. Жишээ нь цэнэглээгүй цэнэглэгчээ, ашиглаагүй гэрлээ, интернетээ өглөө гарахдаа, орой унтахдаа унтраагаарай. Яг одоо миний контентыг үзэж байх үедээ саяны хэлсэн жишээнүүд танд байвал унтраагаарай. 30.1% гүнийн ус, 1.2% гадаргын ус, 68.1% ус. Хүний биеийн тал орчим хувийг ус эзэлдэг. Дэлхийн нийт усны 2.5% цэнгэг ус эзэлдэг гэдгийг та мэдэх үү? Энэ нь тийм их хэмжээ гэж та нар бодож байна уу? Үгүй бол дараах зөвлөмжийг сонсоорой. Усаа гомнож шүвшүүрт ороорой. Гэхдээ 4 минут л хангалттай шүү. Шүдээ угаахад усаа гоожуулаад угаагаад байдаг юм биш биз? Болохгүй шүү. Нэг аяг ус хангалттай. Аяг угаадаг сав гарган аягаа угааж хөвшөөрэй. Аяг угаадаг сав гарган аягаа угааж хөвшөөрэй. Аяг угаадаг сав гарган мод хугалахгүй мод тариарай. Мод хугалахгүй мод тариарай. Жижиг гэлтгүй эдгээр зуршлуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлж сурвал үр хөөхөд хойч үедээ эрүүл дэлхий үлдээх болно. Таны бидний үлдээх замаар хойч үе маань явна гэдгийг үргэлж санаж яваарай.